Тэгэхээр зүгээр дууны дэргэж яргана гэдэг шиг дуу утсан түүхийн тухай ярина гэдэг их сайхан байдаг л да. Миний бодоход бол дуу нь бас бүтсэн түүх нь их гоё байдаг шүү дээ. Уг нь яриад байв. Данч тийм зав болдгоо. Өнөөдөр хаяр нэг тийм сайхан авшигтай бэлэгтэй өдөр боллоо. Би Жаданбаа нутгийн төвдөө Монгол ажил их сайхан залуу. Энэ цагийн Монгол ядарсан сайхан төр мандахтай гурвуулаас нэг дуу утсан түүх. Тийм. Тэгэхээр эхлээд хотготой хурдаас эхэлнэ өөрийнхөө доо. Хотготой хурд. Би зүгээр ягаад энийг ярьж байгаа юм бэ гэвэл хотготой хурдыг хийх санал сэтлүүд яахгүй тавал бүгдийн эхнээс нь санааг нь гаргасан. Тэгээд одоо нөгөө бүгдийг хийсэн шүү дээ. Санхүүж үүссэн юу гэдэг бүх таны одоо том бүтээл хийж болно. Бид нар гүйцэтгэсэн. Энэ сэтлийг яаж гарсан юм? Яг уу ийм л юм бэлээ л дээ. Ер нь бол нөгөө нутаг сэтгэл гэж нэг хүн болгоно байдаг шүү дээ. Нутгаа ял бодоод явдаг. Тэгээд би ч юм бол харьцангуй Улаанбаатар хотод байгаа юм шиг үг хэрнээ. Үндсэндээ бол Дорногов аймгийн Дэлгэрх сумын унган хүүхэд. Тэгэл миний өөрийн одоо туйлын нэг хүсэл юу байдаг вэ гэхээр би нэг их сургууль явахдаа сэтгэлдээ нэг тээж явсан юм. Тэрний үг гэхээр яг их сургуульд ордгийн өмнөх жил миний аав цагаан өнгөрчихгүй. Тэгээд тэгээ өнгөрцөн. Тэгээд би чинь алтан уун дээр гараад өөртөө нэг одоо нэг шүшиг гэх юм уу одоо сахиус гэх юм уу нэг хитэн чулуу атгаад за би их сургууль төгсч ирээд энэ чулууг буцааж тавина. Энэ чулуу маань намайг байн хамгаалж явна. Гэж. Тэгээд энэ дээр сууж байхдаа ингээд боцсон бох гантгаараад би ер нь энд дэнжиддэг халахад байхгүй том сайхан наадам зохион байгуулж тэ энэ сумандаа бас их том зүйлүүд хиймээс хийнэ. Тэхийн тул бас их зүйл юм. Тэгээд бас олон сайхан бүтээл гаргана гэдэг. Тухайн үед нэг тийм бодол их төрөөд. Гэхдээ тэр бодол юу ч харилдаггүй. Яг тэр мэдрэмж. Ингээл тээгэл хүн чи яваал гэдэг штэ. Нэг л нэг тийм одоо юу гэдэг одоо орчин цагийн хэлээр бол нэг ямар гэж ярьдаг штэ. Тань ямарсан нутгаа сансан үедээ дандаа тэр бодлоо боддог. Гэхдээ би ч бас зоригтой байгаа шүү. Тэгээд яг энэ бодол маань тээгдэж явж байгаад би ч хотгтын урд Морис спорт ууштай холбооны тэргүүн болсон шүү дээ. Тэгээд засгийн газрын тогтоолтой бас нэг ч урдаа хийсэн. За холбоо маань бас улсад тэргүүлээд эхэлсэн. Тэгээд дээрэс нь бас нэг давхар хүчин зүйл юу байсан бэхээр Дорногов аймаг ч өөрөө Монгол улсын адууны 13 өгшлийн 2 нь байдаг аймаг. Тэр дундаа Дорногов аймаг дэлгэрсэн. Энд тайж гэж хуураад тийм. Тэгээ энэ адууг алдаршуулна гэдэг чинь өөрөө малчтад юу байдаг вэ гэхээр бодиттой хөрөнгө оруулалт. Яг үнэ. Уяачтад ялангуяа. Уяачтад тэр дундаа тийм ээ. Манган үнд ордог, гүүн үнд ордог, үрэн үнд ордог тийм ээ. Энд чи эдийн засгийн талаас аягүй том үр өгөөчтэй. Өрхөд хэрэгтэй зүйл байхгүй. Тэгээ эгийн талаас нь бодоод ингээд байсан. За яаж дэмжмээр юм бэ? Яавал дээр юм бэ гэсэн. Ер нь сайхан дуу бүтээмээр юм шиг санагдаад байсан. Ер нь морины тухай дуул бүтээ. Тэгээд хотгтын урд гэдэг ерөөс ууштай холбоор нэрээр нэрлэлчээ. Тэгээ би ч одоо нэг хамгийн түрүүнд ойрхон гүрээ авах юм чинь. Дорногов аймгийн Алтан ширээ сумын. Тэгээ гүрээ авах. Хуучин дэлгэрхэд. Тий залгалаа. Залгас чи гүрээ хуцаа авч ийн. Тэр сонио нэлээ хүндийдэд дууж байгаа авсан. Ах нь Германд байна гэж шүү. Италид байлаа. Италид охин дээр байна гэж. Тэгэхээр шууд л хэлсэн. За ах минь одоо нэг л санаа төрөөд байна. Би нэг хотгтын урд гэдэг дуу хийх гэсэн. Болох уу гэсэн. Бололгүй яах юм бэ? Гэж нэг ярьжсэн тэгж шүү. Хувилгаан тоосон шаргал далалсан гэд ороод ирж байна. За чи ерөөсө маргааш балахаар яваад чир би нэг шүлэг шидчихье гэд. Ах нөгөө шууд нөгөө нэг намайг ярингууд дууныхаа шууд тэр нөгөө санааг авангуудаа эхнийхээ мөрлийн бадаг нь орж ирэнгүүтээ шууд балахаар өгчий гэдэг нь аяа чин балахаа зөхөө шүү гэд намайг чиглүүлж байгаа байхгүй юу. Тэгээ би чи балахаахтар маргааш яваад очсон шүү дээ. Тэгээ очсон чинь балахаах ингээ шүлэг тавьчихсан сууж байгаа байхгүй. Тэгээ балахаах чинь нэг өрөөндөө нэг юм хуучны нэг төгөлдөр уурт юм л шүү дээ тий. Тэгээ төгөлдөр уурн би ч амар сүртэй болоод очсон. Амар л ингээл хай маяа дараад ингэх юм боловч чин дон гэл 2 3 ингэлээ. Тэгснэ. За болцсон. Чи юу очих 7 хоногийн дараа Чимбадар очиж утгаараа. Аринжировкийн Чимбо хийнэ. Тэгээ энэ чинь нэг Чимба хийсэн шүү дээ. Тийм Чимба хийсэн байхгүй юу. Тэгээ энэ чинь гүрээ агшуулгын нэвчээд балгаагаа ийн хийгээд тэгээд аринжировкийн Чимбат тий найруулагч хийсэн байхгүй. Тэгээд үнэхээр гоё хийсэн. Тэгээ би бол дараа нь сонсчоод бол үнэхээр машиндаа нэг олон нийт тавихаас зөндөө сонссон. Тэгээ би ч төрөөрөө ярьсан байхгүй. За төрөө.
намд болсон. Тэгээ би нөгөө балхаахтай сан солиж байхгүй хинээр дуулуулгаа гэсэн. Би шин дотроо нөгөө төрөөгөө бодоод байгаа. Үнэнийг дуулуулсан юм чи. Төрөөгөө шахандаг. Тэгсэн балхаахаас тэгж ин балхаахаа нэг юм одоо хинээр дуулуулах гэж балхаах чинь нөгөө төрөөгийн нэрөөс нэг орж ирэхгүй. Тэгэхээр би тэгсэн. Та нэг төр мандах гэдэг дуучин таних уу гэсэн. Ямар үлээ гэдэг чинь. Яа нөгөө сүүлийн үед гарч ирээд дунд говийн нэг залуу байгаа ш төр мандах гэсэн чинь. А тийм үү гэдэг. Ганц дууг нь би сонсоод гоё. Бараг тэгэхэд балгаахад онходоо тэгж холбогдсон баг шүү тий. Тэгээ урдаар дуулаад болохах яахны дуу шүү дээ. Тэгэж энэ чинь ингэж нөгөө тэгээ би дараа нь бодсон. Уран бүтээл гэдэг чинь нөгөө төрхөө хүрэх юм бол нэг 7 сар биш 7 хоногийн дотор ингээл ерөөсө холбогдчихдээ юм байна гэж бодож байсан. Тэгээд миний бодлоор энэ дуу бол их хурдтай бүтцээ. Хүнд яг одоо ингэ бодгоод их хүний юм байна л да. Хүний газар нутгаа илүүч боддог байж магадгүй. Тий. Би одоо энэ гадаадд тэгшүүлэг үчлээс нь хоорхон явж л байсан. Яг энэ дуу бол яг тэр хүүхдүүдэд Италид байхад орон манай багийнх оромд байсан. Оромд ирсэн байхгүй. Тэгээд сонхоор бодсон чинь аюу гоё хоож орж ир. Нэг л юмнууд орж ирээ. Нэг сайхан болоод нутгаа санаад би ч гоц дэлгэр хитий хүн. Тэгээд бас ард нь 15 жил мөн ардын төрийн морь тайлбарлаа. Нутгийнхаа тухай ерөөсөө нэг олигдоо байдаг. Сайхан. Тэгээд тэрний өмнө яг тэрнээс чинь яг жилийн өмнө Чимба бид гуравчны гоё дуу байсан биш тарган хоол гэдэг. Манай Чимба энийгээд нурмадах тэрх сайхан дуусан. Тэрнээс дагуулч маш юм шиг санагдаад. Тэгээд нэг цаанаасаа нэг юм нэг ерөөлтэй ингээд ороод ирсэн. Балхаад гэдэг гүрээ нэг Итали зохиосон шүү дээ гүрээ гэдэг. Аюу тавтаа тийм. Манай гүрээ нэг Итали зохиосон тэр. Тийм маягтай. Тэгээд би зүгээр нөгөө хэлэхэд түр хувилгаан тоосон жаргалсан шаргал хадгаа гэдэгт бахархдаг юм аа. Олчихсон. Үнэхээр хотгтын хурдын тэр тоосод хувилгаан тоос байж таа. Тийм өөр юу ч байхгүй гэсэн бодолтой. Одоо юу гэдгийг тэгээд нэг тийм одоо хөлгийн тоорын даран үндиж талбын хөндлөсөн хөрөн толгойн шившин дадуу хвшин цэцэн хааны дарган хөлгүүд боржгийн сүлдэөхөө сээжин хомроос толдож бассан бурхны сарга хооч гэдэг юм ингээд. боржин сүлдээгөө цээжин хомроос хөлж боссон борхны зургаах хотгтын хурдан ажнаа хөлгөд Монголын химрогөө хувилгаан тоосон жаргад дансан шаргал хадгаах шанст хөлгаах шаргал гаах дөрөв сүлд тамага шүмшигт хотгтын хурдаагөө хотгтын хурдан ажнаа хөлгөд Монголын химрогөө хувилгаан тоосон жаргад дансан шаргал хадгаах шанст хөлгаах. Би Түрмантхайга аюун дээр их олон газрын дуг дуулж байхад харсан. Дуртай л да. Тэгэл өөдгөө болохоо гэдэг шиг зарлж байхдаа дарангатад болсон. Яг нутагт нь очиад дуулахаар яг өөрөө босоод ирчихлээ. Яг тэндээ амьддаг юм байл шүү дээ. Тийм ээ? Яг тэндээ амьддаг юм байлээ. Тэгээд их сайхан бүтээл ялангуяа Жаданбадаа байрлал бид нар бол чадхынхаа хэрээр нутгаа дуулж явах хэрэгтэй. Үүрэг нь зарилэг нь хоёрдугаарт нь том бишрэл юм да. Үүр яах вэ дээ шиг. Тийм ээ? Үүр юугаад болох вэ дээ тийм ээ? Алган доктор өвчгөн цагаан чулуудаас чад ангаахаар гэдэг томоогоноос шунгаар тогтоон алтан ширээгийн чулуу шууны ямар харилсан гэж одоо энэ дөрв мөрөндө дуртай шүү дээ. Тэр шиг л одоо юу гэдгийг дэлгэрэгтийн наадам 3 хүний нийжсэн дэвжээн хинжи дугуй гэдэг өлдөөгөл миний дугайдын наадам сүлэг. Үнэхээр хуучин дэлгэр хийдэг хурдны судал байхгүй юу? Миний одоо аавын одоо цагаан үгэн гол бид маш домог шиг сайн мэднэ. Сайхан удамтай хүний хүү. Тэгээ сайн өөр сайхан урж мой сайхан урдалж яадаг. Ер нь зүгээр яг үннийг хэлэхэд бол дуучнаа харж бичсэн дуу сайн болдсон шүү дээ. Төрөөл дуу балхаад зүтг саад юм байж та янз бүр басаалж илээ гэд. Чимба бол үндэг энэ тэгэл нэг
бүх юм төгс болохоор төрөө их гоё юм л да. Тийм аваад сонсоход ямар байсан тэгээд Анх 2008 онд Сөөс оюутан байхдаа Дорногов аймгийн одоо алдарт хөгжим зохиолч Үлзий өргөш манай ангийн багш байсан. Тэгээд Үлзий өргөштойгоо учирснаас хойш Дорноговын тухай дуунууд доолж эхэлсэн. Дорноговоос Монгол хэлдэг гэж дуулаад Морин Хорнаадамд байр эзлээд тэгээд тэрийг одоо 2008 оноос хойш дуулсан. За тэгээд явж идэл одоо Хотготын хорд гэж сайхан дуу, Тайжийн хорд гэж сайхан дуу хоёр дууны санал орж ирсэн. Тэгээд ер нь Дундгуйн би өөрөө Дундгуй нутгийн Дундгуйн одоо сэдвтэй дуунаас би бас нэлээд олон дуусан нутгийнхаа дуу. Дорногойн дуу илүү гарчтэй. Тоогоор. Тэгээд би бас их гоё адилхан л говь нутаг тийм ээ. Говьалтай Өмнөгов, Дорногов, Дундгуй адилхан л одоо нэг говь улсууд. Тэгээд одоо бас тэр сайхан Дорнын цэнхэр талыг дуулаад тэр сайхан хурдан хорц үлгүүдийн дуулж удаа тэр сайхан Хотготын авшигтай нутгийн сайхан зон ард иргэдийг ингэж бас уран бүтээлээр бас жоохон сэтгэлийн дэм өгж байгаа болов гэж би бас боддог. Ахын ажил дээр очиод сонссон. Сонссон ч бас яг одоо Жаданбаа найзын хэлдэг шиг ингээд дандаа ингээд тэгжээс. Тэгээ надад яг эхлээд яхад яг тэгж бол 100% буугаагүй. Ямар сони юм бэ гэж ингэж бодогдчихоо сүлд наринжрох гарч ирэл дууга дуулахад бол ерөөсөө ингээд нисэж байгаа юм шиг. Өөр морин дэл дээр ингээд сайхан тавьчих байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрж би ч бас өөрөө морин дуртай, моронж өссөн хөлт учраас тэр хөгжмийн найруулгын тэр аялгаа тэр сайхан шүлгийн тэр авшигыг өөртөө шингээж аваад тэгэл тавьчихсан. Тэгээд Утгтын ордог сайхан дуу гарч ирэл шууд одоо манай Жаданбаа найз маань бол маш урлагт бас өнгө тодор харж их ойрхон шууд одоо энэ Улаанбаатарт байгаа FM радиогоор бүгднгээр нь бас хүмүүстэй хүргэх маягаар одоо цацъя гэж тийм ээ. Бас нэг 10 гаруй 20 FM-ээр цацаад тэгээд бас хүмүүс чинь бас ингээд машин дэргэндээ явж байгаа сонсож байгаа энэ Дормандах Утгтын урд гэж дуугараад ирчтэй. Өмнө нь бол миний аархал за тэгээд торгоо бол одоо нэлээд 10-аад морины дуул гарцсан бас хүмүүс бас сонсдог болсон байсан. Тэгээд Утгтын урд гэж айгүй гоё ингээд сонсоод тэгээд араас нь клипийг нь одоо Малчин телевизэн дээр гэдэг фэстүүд маш гоё voice-тэй сайхан хийсэн. Уул нь бол нэг өөр дийл хийлгэсэн заяа. Яг тэр нь клипийн дээр зориулаа шин дийл хийлгэж өчгөндөө зориул шин дийл шин дийл нөгөө нэг тэнгэртэйгээ зөгцдөг. Бороод байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг адуучин залуу Дорногын театрын дуучны али энэ дийлөө гэдэг дээлийн аваа. Ногоон дээлийн аваа суулдаргалаа. Тэсэн тэнд нэг адуу эргүүлж явж байгаа бид нар нөгөө клипний ард адуу ингээд эргүүлж байгаа залуучууд байна шүү. Хэй нааш өрөө дээр. Али энэ сороёгоо энэгээр нөө. Али өсийн ерөөсөө тэр гэлдэж лагтахгүй ерөөсөө тэр чигээр ингээд надмайлгач. Али сахлаавтги аваараа гэл. Яг тэгээ босдог. Фэстүүдийн найруулагч ингээд яриад ингээд бүх юмнуудыг ингэж хийж. Тэгээд ингээд яг харуулна ингээд дуулаа зогсож байгаа. Тэгээд бас Саравах театрын бас олон бүжигчид ирж бас ард бүжгэлж өгж сэтгэлээсээ бүх юм ингэ сайхан дандаа зөв энергитэй гоё ингэж явж клип маань бүтсэн. Хазарын чимээ дуудас сэрж нутаг минь дэгжирнэ хатхын сайхан хөрсөнээр адуу хөрвөнө цэцгэн бүрэн сарын адам насны гондоо цэлгэр хөрсөндөө босоо тэнцэн андан огшдаахоо Хотготын хурдан ажнаа гөлгөд Монголын химроо хомдгаан боосон чаргал далсан шаргал хадгаахоо таард хоёул уяач. Одоо та бас хоёр дүүгээ сайхан уяач гэж одоо ингэ зарлалаа. Гэтээр бол хоёул аймгийн алдартай уяач. Тэгээд яг одоо ингээд уяач гэдэг талаас ярихад бас их сайхан би бас нэг юм ярмаар санагдаж байна. Яг тэгэхээр Хотготын хорд Тайжийн хорд гэж хоёр дууг ингэж санаач. За Тайжийн хорд бол яг дэлгэрэх суманд орон сайханч дуулж исэн юм доо. Хотготын хорд ялангуяа ингэж аймгаар нь ингэж бодож Монголынхоо тэр сайхан нутгийнхаа тэр сайхан адууг томоо олонд Монголын ард түмэнд хүргэж тэ банд адуу Хотготын хорд Тайж адуу гэж ингэж сорчилсны их гоё ач үйлс нь бол миний найз дээр ирсэн байх гэж бодож. Солонгост одоо сорж явахад тийм ээ. Төрийн наадамд одоо соёл үрээ хязаал өрөө айрагдсан. Төрийн наадамд айрагдсан. Би яг миний мөр өөрөө айрагдж байгаа юм шиг маш их баярлалаа. Би найз руугаа чатаар. Би ч Сөүл үндэсний сургууль 2016 онд ажиллаа гэдэг явахгүй юу. Тэгээд яг явцсан байж сарын дараа манай эхнэр төрлөө 3 дахь төрлөө. Дөнгөж сургуульд очсон. Эхнэр дутуу төрсөн. Би ирж чадаагүй байхгүй. Сэтгэл бол хэцүү байгаа шүү дээ. Ерөөс ирж чадаагүй.
Тэгсэн чинь 17 он дараа жил нь би ч нөгөө охин мөхөнтэйгөө ерөнхийдөө уулзаагүй байж байгаа л аав штэ тий. Тэгсэн чинь яг 10-ны өглөө дүүгээс мессеж ирж байна. Хүрсэх сайд юу яаж байгаа? Ирлизүүдийг их хасж байгаа. Ирлээ сайн хасвал өрөөч мордноо. Айтайхан байгаа шүү хал гэж байна. Тэгсэн гаас чинь солонгосын цагаар 11 өнгөрч байна. Монголд хязгаал мартчих. Алганы өсч хараад авчих. Нөгөө усад морь морд гэж хэцүү шүү дээ. Тэгээ дүүрүү яасан морцсогч морцсон гэж өөр юм байхгүй. Таг морцсон л гэж байхгүй. Тэгээ шууд үзэж байгаа үстэй. Тэгээ би ч нөө шууд нэг ETV тавиал үзсэн. Ингээд үзээ сууж исэн. Хязгаал эргэлээ. Эргээл цагаан хөтлөө уруутлан 16 долоо хатуу тасарцсан. Дандаа ирлий золдоо. Одоо тэр чинь нөгөө харангаа нөгөө бор алдсан малцсан төрүүлдэг гэж байна шүү дээ. Тэгээ тэр чинь ингээд тасарцсан. Тэгээ ингээд цагаан хөтлөө урууж ирэнгүүтээ нөгөө шонгийн мод том нөгөө өндөр хүчтэй байдаг шүү дээ. Яг тийм симхэд ирэнгүүтээ хөтлөгч нь ихгүй. За хоошоо жоохон суугаад хойдлогын мордыг харуулъя гэж. Нэлээд жоохон тасраатай байсан. Симхи дээр л нөгөө мухач хараад. Цээж нэмнэ. Яг л чих хатгаал гараад ирж байгаа юм шиг. Тэгсэн чинь нөгөө ETV хөтлөгч хэлж байна. Дорногов аймгийн дэлгэрэх сумын уяач тайжи урд Борис спорт уяачт олон тэр цагаан өгний Житанбагийн Ёндоохоо гараад ирлээ л гэж. Оо хөшөөцтэй. Хад бүр юу болоод байгаа мэдгүй хамгийн ингээл жиргэнэл явцсан. Тэгээ явсараад нөгөө тэгч 11-т орчихдог байхгүй. Тэгээд за бөөн баяр улсад одоо морь 11-т оруулна тийм ээ. Би тийм солонгос сурч байгаа. Ганц морь дуралтаач гэж болоо гэж бодоод хичээл дээр очиж сууж 5 өнгөрж исэн. Дүүгээс мессеж ирж байна дахиад. Ахаад энд билет болтох уу гэж. Яасан гэсэн чинь. Гэхдээ үрээ чинь хасагдаж явсараа 5-д орчлоо. Релизүүд тассараа. Релизүүд тассараа. Үу, стачбал очих чи. Тэгээ шүү дээ. Тэгээд хутлаараа дэгс чи нэрээ ахал гэж. Тэгэл чөлөө авч гадаа найз руу гайрлаа. Манай магна гэдэг найз руу гайрлаа. Хөшөнд ганц билет болтох уу. Үрээ 5-д орцсон юм хэлсэн. За одоохоо л гэж. 30 минутын дараа ирж би нэг билет бэн гэж шүү. Юм гэдэг сони юм биш үү? Яг нэг ширэг билет байгаа байхгүй. Тэгээ яг би 11-ний 10-д морь харагдуулаад 11 ниссэн шүү дээ. Тэр миний онгоцоор ниссэн хамгийн удаан цаг байлаа. 3 цаг 30 гаруй минут. Бараг 4 цаг. Маш удаан ниссэн буугаал хөдлөө удаг. Тэг хүн юм сони юм бил. Гал дээр ачлаа. Энд би дотроо боддгийн энэ би нэг моринд бол бас 34 жил зүтгэж байгаа тийм. Хоёр сайхан дуу бүтээлэглээ. Түр мантахаар хоёулангийн дуулууллаа. Монголын бүхий л наадам дээр энэ дуу их шигэлж байна тийм. Энэ дууны авшиг байх. Тий. Энэ хөдлөөдийн дэнждэр морь харагдуулна гэдэг чинь сүүл бодог хүний хувьд бол үнэхэр мөрөөдөл шүү дээ. Тэгэл би стадион хөтлөл орсон. Тэгж би ирсэн шүү дээ. Тийм байна. Зүүнний үзүр дээр будаа тогтохтой адилхан. Тэгээ эн чинь эхнэр заримдаа уурлахаар хэлдэг. Чи одоо юм гэрүүлээ. Надаас илүү морь. Чамд бол морчин чухал шүү дээ. Ер нь наадах чинь бол ортой үг заяа. Ямар ч хэрэг хүнтэй. Тэр сонсоод эвгүй гэхдээ яг моринд хайртай өмнөд бол их чухал зөө. Тэгээд ер нь бол зүгээр энэ ташрамд хэлэхэд би яагаад морин тайртай байд юм бэ те? Би яагаад энэ сэтгэл үүддэг гэдэг би нэг хүчин зүйлээс боддгийг. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол морь, бүх, сур энэ гурав бол Монголын үндэсний дархлаа байхгүй. Энэ гурав үгүй болоход энэ улс өөрөө үгүй бол. Тийм учраас би миний морин дуртай байгаа шалтгаан мэдээж унан багих. Хоёрдугаарт миний одоо байгаа дуртай байгаа шалтгаан бас би эндээс ирэх шиг хараагүй байхгүй. Үндэсний дархлааг би хөрөнгө оруулалт хийж байгаа. Би хүүдээ би ядаж хүүдээ тийм ээ. Хүүдээ би морьтой үлдээнэ гэдэг бол миний хувьд чухал. Би хүүгээ бас морин тайртай болгоно гэдэг чинь миний хувьд үүрэг байхгүй. Тэр энэ орчин цагийн нийгэмд чинь энэ Монгол улс цаашаа хөгжих нь тодорхой. Гэхдээ бас би дааж тийм ээ. Тэр Монголын үнэмшлийн юм явж хөгжих чинь энэ гурван хүчин зүйл аягүй чухал байхгүй. Тэр утгаараа миний найзын дуулдаг дуу тий. Гой. Бид хоёр ч хоёулаа тэгээд ойролцоо аймгийн алдарт болсон шүү дээ. Би ч Дорногов аймгийн алдарт үеч. Төр мандах чинь тэгээд төд удахгүй дундуу. Би ч аймгийн алдарт шүү. Асрын дэрвэ таанан бүчиж нутаг бэлэдэгэрнэ. Амгаа тэнхэрч мэндэн одмироно. Дорны галлаг наатам миний гойдоко. Дэлгэр жаргад ясан сэрсэн амалданшлако. Ажнаг бүлгүүд Монголын химрoko ховдгаа тоосон чаргад далсан шаргана хадгаахо шанст хүдгаахо шаргад гаахо дөрөн сүлт таамага шүмшигт хотгтын хурдаахо хотгтын хурдан ажнаг бүлгүүд Монголын химрoko ховдгаа тоосон чаргад далсан шаргана хадгаахо шанст хүдгаахо шаргад гаахо дөрөн сүлт таамага шүмшигт хотгтын хурдаахо
Шаргад Монголын химрахоо Худгаан тоосон жаргад далсан шаргал хадгаахоо Шамст хүлгаахоо хотогт хурдаа Тайж урд 2014 онд дуулсан баха. Тэгсэн баг. Тэ Жаданбаа найзтайгаа би 13 он шүү. 14 он баха. 10-ны дараагийн доо байхгүй. 14 онд дэлгэрэх сум руу би Жаданбаа найзтай тэр яваад тэгээд очиод тэр сайхан нутгийг хараад үзээд бахархаад тэгээд тэр би хамгийн гол нь тэндээс ганц л юм мэдж авсан л да. Өмнө би бол банд одоо тайж одоо гэж яг үнэ мэддэггүй байсан. Тэгээд гал шар одоо өг ноён юу гэдэг одоо ингээд цаан ингээд л мэдж байгаа. Гэхдээ бол би банд одоо тайж одоо гэж мэддэг байсан. Тэндээс би мэдж авсан найзынхаа буйнаар. Тэгээд тэнд би тоглолт хийгээд явсан юм аа, хоёлаа явсан. Тэгээд нэг дооны тэмцээн зохиогоод тэр дотроо. Тэгсэн чинь тайжи хорд гэдэг нэг доог нэг залуу уран сайхан залуу их гоё аялгуудад их хөөрхөн дуулж байна. Тэгээ тэрийг төрүүлгэсэн. Их гоё дуус. Тэгээд энэ дууг одоо ингээд хоёлаа найз тормондох найзараа болов барна гэж Жадан бовсолтой. Тэгээд тгийгээд ерөөсөө маш хурдан бүтсэн л дээ. Дор нь одоо аранжировкыг хийгээл дуулсан. Тэгээд клипийн бас фестүүд одоо отогтой урдаг гэдэг фестүүд маань хийсэн. Тэгэл дор нь дэлгэрэхэд очиж зураг аваад тэр олон одоо ард том бүгд одоо сумаараа хурж ирж бүх адуу мулаа нийлүүлж гаад бүх одоо дарга цэрэггүй бүгдээрээ ингэж сэтгэл хөдлөлтөд тавьж байгаа. Тэ наадам хийгээд тэгж одоо гоё клип нас бүтсэн. Талбан амирсан наадмын сүргсэн торгон дурхаас цаажгарсан цаваато цанжин чодоны гаттай цэхора гассан мэнди хүлэг мэнди газрын худа хурдтайко дэндүү тайжин ачаач мэгүгэнхөө нас бүтсэн. Тэгээ би бас нэг юм их бахархтай 14 оны 1 сараас эхлээд би 330 гаруй сум байдаг юм гэсэн. Тэгээд баяуулгын сумдуудаас бус сумдаар нь би ингээд аархал тоглолтоороо тойрсон. Тэр болгоно хамгийн сүүлд би аархал дуудаг. Тэрний өмнө би тайж урд дуудаг. Тэгэхэд миний очсон газар болгонд ерөөсөө жилийн дараагаар миний очсон газар болгонд тайж урддаг. Бүгд одоо дагад тоглож байсан. Тэгээ би миний найзын хүсэл биелж байгаа биелсэн мандаа гэж би дотроо нар зүг аялж яана гэж тийм ээ. Би болохоор Жаданбаа найзынхаа хүсэл одоо энэ банд одоо тайж одоо гэдгийг Монгол орнд яар түгээн танилцуулах, ингэж сэргээх, энэ уяачтад бас ингэж мэдүүлэх, ингэж одоо үлэг. За Сүхбаатарт орон тентийнхэн бол мэднэ. Тэр угаасаа залгаа аймагуд. Бүр ингэж Баруун аймаг, хойд ингэж Баруун аймаг те. Энэ болгонд бол бас мэддгүй хүмүүс бол олон байсан баг. Тэгээд хүн болгонд дуулж мэдэж ингэж одоо авсанд би бол найзараас бахархчихсан. Энэ гоё сэтэл тийм ээ. Энийг л хийх гэж миний найзын дууг хийлгсэн байх гэж би бас. Бас нэг юм байгаа юм зүгээр уран бүтээлч хүмүүс ярьж байгаа учраас бид нэр ярьж байна л да. Хүн юухнаараа ч гэсэн өөрийнхөө чаддаг юмны өмнө залбирч тийм хүндэж явах юм. Бидний уран бүтээлүүд төр нэгэн шүлэг өчээд нэг нь ая хийгээд нэг нь тэрийг одоо зохион байгуулад нэг нь дуулах гэдэг юм жоохон ажлаас хол авиж шалах хэрэгтэй дуу. Ягаад гэвэл хүн чадхынхаа хэмжээнд эх орноо, нутаг орноо, Монголоо өмөрч байгаа л тэр. Тийм үү? Дайм байсан бол балдад өмөрлөцөх байх, тийм үү? Тэг чинь энэ Жаданбаагийн сайхан одоо юу гэдэг тэр дэлгэрхийн тэр хурдан буйнуудыг ингэж архалж өгнө гэдэг бол
том их орондоо нутагтаа хийж байгаа том буян байхгүй. Тийм ээ? Чадахыгаа өмнө зүг нутгаар бараатай өөрөө ирэхгүй нулимс гардаг гэж ардын балжирын дагмыг хэлсэн. Гүйцээ балжирын дагмд байгаа тийм үү? Тэргээр л нутгаа харилж байгаа. Болоо идэм дагмдаас аав чи байшин барьсангүй энэ гэдэг. Тийм ээ? Одоо нэг юм барьдаг хүн бол одоо тэрийг хийгээд туслахсан ч тийм ээ? Тэгэхэд бидний сэтгэл тийм ээ? Би ийм нэгтгэж байгаад би дорногоочудаа би ингэж л хэлсэн юм аа. Би бүгдийг базаад жатамбаа би нутгийнхаа хордыг, нутгийнхаа мордыг одоо тэр буйныг би хулгаан тасдаг гэж би хэлсэн юм а гэж жатамбаа хэлэх хэрэгтэй байхгүй ягаад гэвэл тийм нийлгэрч нэг утга болно шүү дээ. Нэг хоёрт би энэ зүйлийг баярлаж бас сайхан юм нутагтаа хийж юмдаа гэж бэлэршээдэг байхгүй. Ийм залуучууд ингэх хэрэгтэй. Бид нар чадах юм а нутагтаа хийх хэрэгтэй. Тэр их орон гэж нэгэд холын мэрэд байх хэрэгтэй. Юусын цагаан тогтнаад би ерөөдөргсөн дардан замдаа Kurdi sittin kima Nasıl mende Kullege mende Katri kuda kurdu tayako Dendu tacın açna kulgini ko Deli sunde salgı tayako Манай Дорногов аймгийн хүчмэн зохиолч одоо Саранхөө театрт ажиллаж байгаа Гамболт гэж. За яг шүлгийг бичсэн Гамбатар гэж. Шатрын үнэлдэ, юу даамны үнэлдэ одоо дэлгэр суманда сургуулийн захирал бүх өөрөөс барилддаг сургуулийн захирал нь хийж байгаа тийм юм ба. Тэгэд энэ хоёр хүний бүтээл байхгүй юу? Тэгэд яг үнэн хэрэгтээ энэ бүтээлийг нь би айхтар бас зөвшөөрөл аваагүй. Зүгээр яг л энэ дуу бүрсэл түр мантаар дуулалчвал хүн төрөл сэргээл улмашгаар. Тэгэл айгүй гоё клип хийчихвэл манай энэ дэлгэр сум бас адуун их гоё хүн танигдчих юм санагдал авчи хийлгэсэн баг. Тэгэл энэ чих сайхан ингээд дэлгэрсэн. Эндээс эхлээ би ямар мэдрэмж авсан гэхээр энэ аюул чухал юм байна. Энэ Монголын адууны 13 том өгшил байна. Том өгшил. Энэ том өгшил дотор 2 том өгшил нь Дорногов аймагт байна. Тэр дундаа дэлгэрсэн юм. Банд тайж гэж. Тэр энэ ямар үүсэлтэй вэ гэхээр энэ галсан банд дэндүү тайж гэж 2 мундаг том дуундаг галсан бандыг хүлээдэг. Тэгээд энэ 2 тайжийн үүсгэн бий болгосон 2 том өгшлийн нэг нь баггүй. Тэгэхээр энэ бол банд тайж адууны энэ том өгшил тулгуурлаж хийсэн энийг магтан дуулсан л дуу. Тэгэхээр энэ өөрөө угаасаа бас авшигтай. Тэгээ клипэн дээр нь бас их сонио. Клипний одоо өмссөн дээл мэд бас өрмөц штэ. Одоо ийм улаан хар юутай тэгсэрний малгай залгаа ийм цацаг мацагтай нэг ийм дэшээ уссан тийм. Хүмүүс ихлэ хараад их гайхажсэн. Яадаг бол да энэ нөхөр гэж одоо бодсон харцаараа тэр хүмүүс их харж лээс л та. Би бол ерөөсөө тоогоогүй. Би хувцас захиалдаг ихчдэр очиод за би ингээд ийм тайж ийм галсан банд ийм хүмүүсийн одоо ийм морины ийм огшлын дууд болох гэж байгаа. Морины дуу шүү. Надад энэ зориулаад нэг дээл хийгээд өгч гэдэг. Тэгэд анх би өөрөө өмсчихэд бас санаа зовх мэхтэй ингээд сагсгаас ийм дээл шиг ийм. Тэгэл гар мараа ингээд өргөнгөө чинь ингээд ягаал дэврээ. Тэгээд за зугаасаа нэгэнт ингээд дээл гараад ирсэн чи одоо угаасаа өмсөд очиод клипээ хийгээл. Тэгээд тэр нутагт одоо сонжийн чулуу гэж гайхалтай тийм одоо ийм сайхан чулуу байдаг. Тэр Монголд хоёрхан газар уу? Тэгээ Монголд хоёрхан газар тийм. Гол болтод харандаа хад гэдэг нэртэй. Дэлгэрхэд болохоор сонжийн чулуу гэдэг нэртэй. Тийм одоо гоё юм байлаа. Тэгээд тэр улаан дэлгэр өмсөд дуулсан тэр одоо бас одоо энэ фестивал хийсэн. Тэгэл ерөөсө гараал апплод хийгээл YouTube дээр уншуулаад нэг хоногийн дотор л ерөөсө маш олон мянган хүн үзсэн. Одоо айгүй бас урмын хөвгтэй. Дуун өөрөө ойдоо клип бүх юм ингээд гоё болчихгоот их гоё санагдсан. Тэгээд одоо тайжи хорд гэж нэг сайхан бас морины төмөн олон төрөн дуулдаг нэг дуутай болж ирсэн юм да. За энэ Дорногов аймгийн дэлгэр сумын унгаан адуу. Жинхэнэ банд адуу байна. Рин сүтэн задарсан наадмын Түмнэрсэн адрын бараанда Хрүүжсэн тэрлако Тайжи муяны хурд таяко Галсан бандэ хүлэгэ мэнтэ Газрын худа хурд таяко Дэндүү тайжин ажна хүлэгнэко Энд
сүлдээ салхи таяхо 가슴 반대 굴레게 민데 나트레 홀다 후르도 타야코 댄두 다징 아치나 굴레게 코 댄수인데 살그 타야코 대디그리 후르디 술등 디머다 Тэр их хөрөнгө оруулалт дөрвөн улирлынхаа хөдөлмөрийг хөөрхий дээр зурагтаар хараад өөрийнх нь морь цээжинд гарч ирээд тэрний тэр гээл зарлахад Тэрэнд баярлж байгаа. Тэрэнд л сэтгэл нь ханаал ингээл огшиж байгаа хөөх тий. Энэ жил ингэж ахиулна да гэл. Тэр энэ морь гэдэг юм чи өөрөө л тэгэл ерөөсө бүх ив найрамдал бүх юмыг авчирч идэв. Тэгээ морины зүтгэлтэнд хоорондоо ярьдэн штэ. Ер нь морин зүтгэсэн хүн бол нэг хоос ордог юм да гэж. Тий. Тэгэхээр энэ үгүйх үнэн шүү. Үнэн үү? Энд чи цаа дагуулгаараа бол морин зүтгэсэн хүн бол буруу явдаг юм аа. Тэ? Дандаа дээшээ явдаг шүү гэдгийг бас хэлж байгаа. Би одоо ингэдэж штэ. Тэгээс хүмүүс ингэдэг байхгүй юу? Сүүл үеийн бизнес үүд улсын хурлын ихэнх гишүүд одоо баяшууд нэг морь уйдаг болж байгаа гэхгүй юу? Би ч тэгдэг. Хамгийн зөв юм чи энэ шүү. Тэ? Бүгдээр баясан. Яг л шалгамдаа болдог штэ. Гэхдээ нэг эмээлтэй болчихж байгаа юм, тийм ээ? Нэг өмсгөлтэй болчихж байгаа юм. Алхаан зөв, бодлон зөв, тийм ээ? Монгол очдог байхгүй хүссэн тийм. Тийм уяаргүй юмуд нь баг болоод энэ тийм ээ? Ингээ явчихдаг. Тэд нар тоохгүй яраагаад байдаг хэцүү шүү дээ. Энэ бол хамгийн зөв дэвшил. Тэгээ яг хэвдээ асрын дэрвэн таан бүжиж нутгын дэлгэр нь амгаан цэнхэр чимээнд нь өлмийн өрөөн дорны говийн алаг наадам миний гоёлхоо дэлгэр жаргалт ясан сэрсэн монгол занчлаагаа гэж одогтой ордмор тусдаг. Тэр шиг одоо өнөөдөр бас нэг сайхан хоёр огчлын тухай сайхан хоёр дууны дэргэд ярьлаа. Би үгүй хүндингийн талаас оролцлоо. Зүгээр би та хоёрт баярлах гэж орлоо. Энэ би зохиогч болоод хөтлөгч юм дээ. Төгсгөлд нь хөтлөе. Тэгээд Чатамбаа мэдүүнээр ийм сайхан юм хийж байгаа. Энэ сайхан үйл хэрэгч баярлалаа. Энэ нь бас энэваа насандаа хийж байгаа том буйны нэг шүү нутагтаа. Тийм ээ? Энийг баг гэж өсөж хамарч болохгүй. Жанцсан руугаа хэлдэг дуу ямар үнэтэй бэгдчих хэцүү ойлголт шүү дээ. Тийм ээ? Тэр шиг Турмантагтаа ч гэсэн зүгээр тийм одоо юу гэдгийг болцоо бас таардаг нь дууныхаа дэргэд ярихад битгий олон сайхан дуунуудтай. Тэгээд манай говь нутгийн маань Дорныгоос Монгол хэлдэг ч юм уу. Отогтой сайхан дууныг бол манай говьчууд Дорныгийнхан бас адилхан говь усууд баярлж явдаг шүү. Тэр отогтын хотлог авшиг ивэн шүү гэж бодоод ер нь цаашаа ч гэсэн юм нутаг орныхоо ард түмнийхээ сэтгэл ёс заншил Монгол наадмч Монгол үнэмшлэлтэй. Тэгэхээр ийм юмдаг олон сайхан бодож яваарэ. Бас тийм ээ. Би зөвхөн маш их баярлалаа. Яг тэгэхээр энэ хоёр дууг нэгийг хүний зохиоцсон дууг зөвшөөрлгүй авч Турмантгаар дуулуулж, дур мэдээж, толгой мэдээж хийлгсэн. Хоёр дахь нь яг чин сэтгэлээсээ дуу хийж бүтээе гэж бодож ингэж танаар зохиолгож тэ. Ингэж суусан. Тэгээд өнөөдрийн хүртэл яг би бас нэг ийм зүйл бүтээсэн юм байна. Энийний хариуд ингэжсэн гэж юусэн бодож явсангүй. Зүгээр л ийм сайхан бүтээл гаргасан шүү л гэж би доктор огшиж бодож явж байсан. Тэгээд энийг маань сануулж тэ. Ийм сайхан нэвтрүүлэгтэй болж бас ийм мундаг хоёр хүнээр магтуулсан. Төлөв баяртайна. Тэгээд миний хувьд ч гэсэн цаашид бас энэ морныхон төлөө, нутгийн зон олонныхон төлөө, нутгийнхаа төлөө чадах зүйлээ үргэлж хийж явах болно. Тэгээд энэ ер нь бол хүн болгоно л хаач явсан нутгаа гэсэн сэтгэлтэй явдаг. Тэгээд хүн болгоны бас өсөж мөрөддөг зүйл учраас тэр зүйл үргэлж дандаа өөдөө байт юм аа.